Монгол Улсын их хурлын дарга Зандан Шатар Оросын холбооны улсын холбооны хурлын төрийн дуумын дарга Володины урилгаар Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Монгол Улсын их хурлын дарга Зандан Шатар Оросын холбооны улсын холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Матвиенкотой уулзаж албан ёсны хэлцээ хийлээ. Уулзалтын эхэнд Оросын холбооны улсын холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Матвиенко Монгол улс Оросын холбооны улсын стратегийн хамгийн чухал түнш гэдгийг тодтогцоход хоёр улсын сайн хөршийн уламжилт найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн төвшөнд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрбээр ковидын цар тахлын үед ч олон улсын харилцааны ээдрээ төвөгтэй цаг үед ч хоёр орны хооронд өндөр дэд хэмжээний айлчлалын давтамжууд хадгалагдаж харилцан айлчилж байгаа нь хоёр орны харилцааны төвшинг илтгэн харуулж байна гэлээ. Монгол Улсын их хурлын дарга Зандан Шатар Монгол Оросын сайн хөршийн уламжилт найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн төвшөнд амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэсэн. Тэрбээр Монгол улсаас Оросын холбооны улс руу ноос, ноолуур, махан болон арил ширэн бүтээгдэхүүнийг экспортлоход тавигддаг импортын тарифыг тэглэх, тарифын бус саад тутахрыг бууруулах чиглэлээр талууд идэвхтэй яриа хэлцээ хийж байгаач харилцан ойлголцод хүрэхгүй байгааг онцлоо. Уулзалт хэлцээний үеэр хоёр улсын парламентын хамтын ажиллагааны хүрээнд тарифын болон тарифын бус хязгаарлалтыг бууруулах, хоёр улсын хамтарсан чөлөөт бүс байгуулах болон бусад арга замаар худалдааны тэнцвэргүй байдлыг залруулах талаар санаачлахтай ажиллахыг санал болгон хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар талууд хэлцэж Оросын холбооны улсын холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Матвиенко дэмжихээ илэрхийлсэн. Ингээд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай баримт бичигт Монгол Улсын их хурлын дарга Зандан Шатар, Оросын холбооны улсын холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Матвиенконоор гарын үсэг зурж хамтарсан комиссийн үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлж комиссийн анх дахь хуралдааныг энэ онд багтаан хуралдуулахар санал нийтлээ. Мөн талууд эдийн засгийн харилцаа тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих эрчим хүч, төмөр зам, тээвэр, соёл, боловсролын хөтөлбөр, залуучуудын харилцаа холбоо, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон. Энэ арга хэмжээнд Монгол улсаас Оросын холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд инх төвшин, Улсын хурлын гишүүн Инх Хамгалан, Улсын хурлын гишүүн Сангийн сайд Жохлон, Улсын хурлын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд Бямцовт, Улсын хурлын гишүүн Ганбаатар, Гадаад харилцааны дээд сайд Амар Төвшин, Оросын холбооны улсын холбооны зөвлөлийн орлогч дарга Косочев, олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Красин болон холбогдох албаныхан байлцлаа.